Монголын залуучдын холбоо нэгдсэн үндэсний байгууллагын арчлыг дэмжих сан хамтарч эрхээ идэвхжүүлээ оролцъё гэсэн уриалтай төсөл хэрэгжүүлж байгаа. За мөн Монголын залуучдын холбоо Хулгайчгүй Монгол хөтөлбөрийг өрнүүлж харж байгаа захиргаалтыг зарлаж байгааг та бүхэн сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд өнөөдөр Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Аюушин Мөнхбат Увс аймгийн зам олонтой залуучуудтай уулздаг гэж байгаа. Тэгээд та бүхний бас хүрэлцэн ирсэнд бүгдээрэнд маш их баярлалаа. Энэ та бүхнийхээ өмнө Дэлхийн залуучдын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Аюушин Мөнхбатыг энэ эндэрт урьж байна. Мөн Увс аймгийн Монголын залуучдын холбооны тэргүүн Гамбатаныг урьж байна. Гамбатаар байна. За. Иргэдтэй залуучуудтай хийж байгаа уулзалтыг нээж үг хэлнэ хэмээн Увс аймгийн Монголын залуучдын холбооны тэргүүн Мөнхбат таныг нээж үг хэлнэ гэж урьж байна. За, сайн байна уу залуучдаа. За, өнөөдөр Улаанбаатар баруун бүсийн чуулга уулзалт болж байна. Энэ ямар учиртай чуулга уулзалт вэ гэвэл эрхээ идэвхжүүлээ залуучуудын оролцоос идэвхж чуулга болж байгаа байна. Энэ чуулган бол улс орны хэмжээнд явагдаж байгаа. Улс орны 5 бүс болгож байгаа. Ингээд эхнийх нь Увс аймгаас эхэлж байна. Баруун бүс. Баруун бүст бол Ховд аймаг, Говьтай, Баян-Өлгийн Увс гэсэн аймаг залуучдын холбооны тэргүүлэгч шүүд, сонгуулагч шүүд төлөөлөл болсон залуучууд ирж оролцсон юм аа. Ингээд энэ арга хэмжээний хүрээнд Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч, Дэлхийн залуучдын холбооны дэд ерөнхийлөгч Аюушин Мөнхбат маань дарга маань Улаанбаатарын иргэд залуучуудтай уулзалт энэ арга чуулганы арга хэмжээний хүрээнд давхар зохион байгуулагдаж байна. Ингээд чуулганы арга хэмжээг энэхүү уулзалтыг нээж байна. Ингээд эндэрт Монголын Дэлхийн залуучдын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Аюушин Мөнхбат таныг орж байна. За, сайн бацгаана уу? Сайхан уулзгаж байна уу? За, өнөөдөр хургуулсан сайхан өдөр хэдүүлээ бас энэ Монголын улс төрд, Монголын нийгэмд шиг хур буулгах гэдэг ингээд уулзж байгаа ийм сайхан уулзалт хийж байна. Та бүхэн маань Монголын залуучдын холбоог сайн мэдж байгаа. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн суурин дээр байгуулагдсан одоо энэ жил яг 95 жилийнхээ одоо түүхт ойтой золгож байгаа ийм сайхан байгууллага байгаа. Монголын залуучуудын анхны байгууллага, Азийн залуучуудын бас ууган байгууллага. Анх Монгол залуучууд нэгдэж залуучуудын байгууллага байгуулсан нь бол Азад анхных юм аа. За, ойлголаа. За, ингээд бид нэр өнөөдөр 95 жилийнхээ түүхэн дээр бас хэд хэдэн чухал ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь бол энэ Хулгайчгүй Монгол гэж орон даяар өрнөж байгаа энэ хөтөлбөр байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөө одоо ярианы гол сэдвийг үлэн Хулгайчгүй Монгол хөтөлбөр гэж жухам юу юм бэ? Энэ бүгдийг зохион байгуулснараа бид нэр одоо ямар үр ашигтай байх юм бэ? Залуучууд эндээ яаж оролцох юм бэ? Энэ нь одоо хийгдээд байгаа хөтөлбөр чинь улс төрч юм уу? Улс төрчлөлт юм уу? Эсвэл хийх ёстой юм ажил юм уу гэдэг. Энэ бүх зүйлүүдийг бүгдээрингийн хэдүүлээ ярьцгаа. За энэ дараа асуулт хариулт явуултаа тэр үеэр та асуулт асууж болно хаа. Ингээд өнөөдөр та бүхэн маань мэдж байгаа асуудлууд ч байгаа, мэдээгүй байгаа олон асуудлууд ч байгаа, эргэлзэж байгаа, тэнэгэлзэж байгаа, дээр нь хардж байгаа юмнууд ч гэсэн их олон байгаа. Тийм учраас энэ бүх хардтал, энэ бүх эргэлзээ дээр нь бидний зориод байгаа зорилгыг үндсэнд нь одоо тайлбарын энэ удаагийн та бүдтэй ээж байгаа уулзалтаар бол
хийж өгөх зорилготой уулзж байгаа шүү гэдгийг бол хэлхийг хүсэж байна. За манай хуучин улс төрчнөр манай ахмадуудыг гашраасаар байгаа одоо бүр ахмадууд маань хүртэл одоо амлалт ярих гэдэг юм гэж хэлж байна. Энэ бол аргагүй юм аа гэж. За ингээд хэдүүлээ уулзалтаа олон оршил юм уу олон одоо янз бүрийн зүйл ярихгүйгээр ерөөсөө шууд асуулт хариулт байдлаар хийгээд ингээд явъя. За заагүй 200 гаруй хүн байх шиг байна. Тэгээ 200 гаруй хүнээс одоо 200 асуулт гарнаа гэх юм бол бид нар өнөөдөр дор хаяж нэг 4-5 цагийн асуудал болно. Тийм учраас нэг час хийсэн хоорондоо давхцаагүй 50 асуултанд өөрөөр бид нэг хариулаад энэ бүх ажлуудаа одоо тодорхой болгож ярья гэж ингэж бодож байна. Тийм болохоор яг асуулт асуух одоо залуучууд маань манай хөдөлмөрчд маань микрофон дээр ирж очирлоод асуултаа асуугаад ингээд явчихъя. Зөв таны зөв. Гэхдээ их ярьснараа их хийдэггүй. Тодорхой ярьснараа товч тодорхой юм хийдэг юм л очиртай. За. Өнөөдөр бол цагаан морин өдөр байгаа. Цагаан морин өдрийг би онцч юм гэхэлэр 1206 онд Чингис хаан маань Монгол улсыг байгуулсан бас цагаан морин жил байсан. 1991 онд бас арчилсан улсууд ярьж байгаа цагаан морин жил байсан байгаа. Тэгэхээр цагаан морин өдөр цагаан морин жил яагаад ингэж ялсан болгон дээш ингээд илүү явдгийг гэх энэ өдөр бас манай залуучууд бас суулжиж уусч байгаа. Энэ ажил бас цаашаа бас илүү эцэгтэй байна. Илүү эцэгтэй байна. Хараагаа болчих. Энэ бас нэг санал хэлчихье гэдэг нь юу гэхэд залуучууд хэлж байгаа учраас манай Монгол улсаа бас Азийн баг болно гэж яваад байгаа. Хэдэн жил явлаа. Тэгээ Азийн баг болох энэ суурин маань залуучууд юм аа. Энэ Азийн баг болохын залуучууд маань одоо унтаад байгаа. Одоо унтаасаа байгаа. Тэгээ энэ Азийн баг болохын 40 зүйлийг унтаасаа байгаа залуучууд маань сэрэг болохоор Монгол улс маань яаж Азийн баг болох юм бэ? Улс хүчний залуучууд байгаа маа. Энэ залуучуудыг бас энэ Увшаагийн баруун хүчний залуучуудыг сэрэг гэж хэлсэн. Монголын залуучууд олооны бас бүтэц бүрэлдэхүүнээс удирдлагууд нь бас энэ бас маш их амжилтыг хүсье. Цаашаа улам их ажлаа баттган явуулах тугай гэж зөвлөмөр байна. За манай өнөөдрөөс нэг ч асуулт бараг асуусангүй гэж бодож байна. Эсвэл би яг баяжуулах юм. Одоо ойн арга хэмжээд оролцохгүй ингээд одоо ямар харж гсалтанд оруулалттай биш. Гэхдээ эргээд бид нар бол нэг зүйлийг маш тодорхой ярилцж байгаа. Залуучууд ч гэсэн маш их хэлж байна. Ахмадууд маань ч хэлж байгаа. Юу хэлж байгаа гэхээр үнэхээр цагаан жагсаалтанд оруулчихаар өөрөөр хэлбэл хар мөргөө дээрэс нь хийж байгаа бүх үйлдэл нь яг энэ улс үндэстний эрх ашигтанд бүрэн нийцсэн ийм улс төрчид өнөөдөр олдгоо болчихжээ. Ийм улс төрчнөр ерөөсөө байхгүй болчлоо гэдэг зүйлийг бол бүгд нэгэн дуутаагаар ярьж байгаа. Цагаан жагсаалт гаргая гэдгсэн тэр дотор нь орчхоор зоригтой зүрхтэй дээрээс нь хийсэн ажилтай хэлэх хүүхтэй хар юмд орооцолж байгаагүй ийм хүн ерөөсөө өнөөдөр нэгч байхгүй болсон нь бол харамсалтай. Тэгээ бид нар бас ярьж байлаа. За одоо энэ цагаан жагсаалтанд бол одоо нөгөө бидний гол бахархаг болсон эзэн Чингис хаан маань. За тэгээд дараагийн одоо гол хаадууд. За тэгээд үргэлжлээд одоо манай өндөргийн галдан. За тэгээд наашлаад манай үндэсний тусгай тогтнолын одоо хөдөлгөөний гол удирдагч нар. За тэгээ 21 оны одоо ардын өвсгөлийн удирдагч нар Жанжны Сүхбаатар тэргүүтээ одоо Монголын өсөлт залуучдын хөвлийн гол санаачлагч нар эдгээр хүмүүс орж ирээд тэгээ араас нь манай одоо Чойсон удирдагч, Цэдэнбал удирдагч нар ороод тэгээ Санжийн зориг ороод ингээд дууслаа да. Одоо энээс хойш ер нь бол нэг хэл үггүй ард түмнийхээ төлөө байсан, ард түмнийхээ дунд байсан ер нь хүн гарчиж чадахгүй байх шүү гэдэг ийм том өөрөөр хэлбэл
үндэсний удирдагчийн одоо эрэл хайгуул гэх юм уу? Үндэсний удирдагчаа хүсэн хүлээсэн ард түмний одоо энэ том хүлээлт бол ялчгүй байгаа юм байна гэдэг бол маш тодорхой юм илэрхийлэлт бол байгаа. Тийм учраас Монголын залуучуудын холбоо энэ цаг үеийн залуучууд бид нар бол энэ ардсан хувьсгал яснаас хойш яг 25 жилийн ард дээр арчлалын одоо хоёр дахь давлгаа болсон хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг бол эхлүүлээд явж байна. Энэ хулгайчгүй Монгол хөдөлгөөн бол 90 оны ардсан хувьсгалтай дүүхүй хэмжээний ийм том хувьсгал болно гэдэгт бол бид нар итгэлтэй байна. Энэ чагуулгаараа өөрөөр бол энд оролцож байгаа өнөөдрийн залуучууд өнөөдрийн Монголын залуучуудын байгууллагт одоо удирдах ажил хийж байгаа. За цаашлаад Монголын залуучуудын одоо бүхий л шатны одоо байгууллагын гишүүд дэвжигчид. За тэргүй хэл одоо манай одоо үе үеийн ахмадууд маань хүртэл энэ одоо хөдөлгөөнийг дэмжиж энэ хөдөлгөөний одоо гол хараа цаанууд нь болж байгаамаа. 90 оны хувьсгалыг арчлалын 13 гэдэр гэж цөөхөн хүн хэлсэн гэж ярьдаг. Одоо энэ удаагийн хувьсгалыг бол бид нийт ард иргэн дээрээ хамтарч хийх ийм түүхэн шаардлага бол гарч ирсэн. Ийм хэмжээнд бид нар бас 25 жил одоо сонгогчийнхаа хувьд бол боловсрсон ийм хүмүүс байсан. Өнөөдөр ямар ч хүний амлалтанд ямар ч одоо хулгайчийн одоо хэдэн хэтэр цаасанд бид нар хурдхааргүй хэмжээнд бид нар бас боловсрсон байна. Тийм учраас өнөөдөр энэ жил хийх гэж байгаа бидний сонголт бол 90 оны ардсан хувьсгалтай дүүхүй хэмжээний дээр нь монголчуудын жинхэнэ хөгжлийн зам дээр нь монголоор гаргаж ирж байгаа ийм сайхан үйл ажиллагаа болж байгаа гэж ингэж ойлгож байгаа. 90 оны ардсан хувьсгалыг эхлэх гол ажил бол Монголын хувьсгал залуучуудын эвлэлээс зохион байгуулсан залуу уран бүтээлчдийн улсын 2 дугаар зөвлөгөөн байдаг юм аа. Тэр үед хэдийгээр Монголын хувьсгал залуучуудын эвлэлгээд нэг намын залуучуудын байгууллага шиг байсан хэдий ч тэнд үзэл суртал нь өөр байснаас биш адилхан Монгол залуучууд тэнд ажиллаж тэнд нэгдэж байсан. Энэ агуулгаараа тэр үед Монголын залуучууд хүсэжсэн учраас 90 оны хувьсгал бол хийгдсэн юм аа. Яг энэ шиг одоо бид нэр 5 сарын 21-ний өдөр шинэ 15 тохиож байгаа. Энэ өдөр бид нэр залуу уран бүтээлчдийн улсын 3 дугаар зөвлөгөөнөө хийж яг сонгож болохгүй нэр дэвшигчдийн харж хсаалтаа бид нар аль биесээ зарлах юм аа. Тийм учраас өөрөөр хэлбэл Монголын залуучдын холбоо бол Монголын нийгмийг, Монголын төрийг үе үед өөрөөр хэлбэл цэвэршүүлэх, үе үед Монголын төрийг хүчрэхэг болгох энэ ажлыг хийдэг цорын ганц байгууллага юм шүү. Манай үндсэн дүрмэн дээр манай гол зорилго дээр бас тодорхой нэгдэж бичсэн байж. Бид нар үеийн үед ардчлалын айн байсан эх орончдын гол уурхай байсан юм аа гэж ингэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ үргэж гэсэн бид нар өнөөдөр бас биелүүлж байгаамаа. За дараагийн асуултаа байна. Та бүхэн ингээд эх орныхаа төлөө ингээд тэмцээ ард түмнийхаа төлөө ард түмнтэйгээ нэг сэтгэлээр нэгтгэе хийгээд ингээд зурээ явж байгаад ах нь баярч байна. Ийм л байх хэрэгтэй. Монголын ард түмэн бол ийм л байх хэрэгтэй. Тэгвэл хогийн хулгайчнууд гадар нутгийн хурцлуудаа эх орноо болиослуулаад өл тавиулаад ингээд явж болохгүй. Энийг залуучууд та бүхэн эсэргүүцэх хэрэгтэй. Та нарын толгойд өл тавиа гэдэг эзнэр хэмбэ. Өрөө та нар өштэй. Бидний толгойд өл тавьж болохгүй. Өрөө та нар тэлжээд бүгд хэлэх хэрэгтэй. Ойлгоно. Гэнэ та нар өл тавьсан бол өрөө тэлжээд үү? Тэр чадахгүй та нар хэрэгжиж шүү. Та нар өвчлөө шүү. Гэж хэлэх хэрэгтэй. Энэ тийм л. Жишээ нь яг батэрник тэгж авах. Чи хүн нөгөөч юунаас наад. Та нар банднаас нөгөөч хайхгүй байхгүй. Өрн дураад ингээд нам дарамтны дураад гэр өмнө хураалгахад айхгүй байхгүй. Юу гэсэн вэ? Эх орны дарга чинь тэр тэнд сугар юм гэдэг. Майг пизза юм гэдэг. Би эх орны дарга эх орны пизза гэдэг. Ойлгосон уу? Тэр
айхгүй чи унаасаа магаад байгаа юм бэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дахиад хүн өрөө төлж чадахгүй байдаг ийм нэг өр авах хэрэгтэй. За тэгээ олон нийтийн байгууллагууд. За тэгээд одоо хувийн эрх ашиг гэдэг энэ эрх ашигын дараалтыг өнөөдөр одоо манай нам маань хийж чадхаа ерөөсөө болчихсон. Хамгийн түрүүнд хувийн эрх ашигыг боддог, хувьдаж хоорондоо хулгайгаа хийдэг ийм болчиход байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ намуудыг нэг зэгцлэх, цэвэрлэх энэ ажлыг бид нэр залуучууд олон нийтийн одоо гаднаас нь шахалт үзүүлэх байдлаар ингэж зохион байгуулж байгаа ажлын хамгийн том ажил нь бол энэ хулгайчгүй Монгол хөтөлбөр байна. Энэ агуулгаараа Монголын маш олон төрийн бас байгууллагууд манай хөтөлбөрт бол нэгдсэн. Дээрээс нь бүх сонгуулийг бол намууд яг өөрсдийнхөө одоо хүснээр зохион байгуулж өөрсдөө яаж хийвэл өөрсдөө нэг ялагдчихгүй байх гэдэг байдлаар одоо сонгуулийн хуулийг сонгууль болгоноор өөрчилж сонгох хууль болгодог ийм нэг нэгдсэн муу жишиг тогтчод байгаа. Одоо хүртэл бас сонгууль болгохоос 6 сарын өмнө хууль өөрчилж болдгүй. Хүний эрхийн тунхаглалын маш тодорхой заалт байхад энийг зөрчиж намын жагсаалт гэдэг одоо хуучин мөнгөөр жагсаалдаг байсан тэр зүйлээ бас өөрчлөлөө гэсэн. Өөрчлөлтөө аргагүй одоо ялагдах аргагүй одоо шинэ хүмүүст байраа тавьж ийм эрсдэл байгаа учраас одоо тэднийг шахна гэдэг бас ийм ажил зохиогоод ингээд явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдөр улс төр дутсан хүмүүс төрөөс төрсөн тэр бомтгууд дээр нь олон жил дарга болж давтагдсан хүмүүс өнөөдөр Монголын төлөө ерөөсөө юу ч хийхгүй байна. Монголын төлөө гэдэг нь ерөөсөө иргэдийн төлөө юу ч хийхээ болчихжээ. Иргэдийн асуудал ерөөсөө төрийн асуудал болохоо болчихжээ. Тэр төрийн асуудал гэдэг ингээд нууц эсвэл иргэд мэддэггүй тийм айхтар сүлхийн юм юу ч байхгүй. Тэнд одоо төрийн асуудал гэдэг нөхдүүд ямар юм шийдэж өгөх вэ? Улсын төсвийг яаж хуваах вэ? Яаж өөрсдөө хувилдаж хувааж авах вэ? Хэдэн лицензаа яаж хэдэн нөгөөд хэдэн ядыгаа авах вэ? Хэдэн мега төслүүдэд аль практик нь яаж хэрэгжүүлэх вэ? Алиндаа өгөхгүй байх вэ гэдэг ийм л ажлыг тэд нар тэнд хийдэг болсон. Тэгвэл тэр төслүүд нь явахаа байдаг. Тэр төсөв нь хэрэгтэй зүйлдээ зархаа болж байгаас болж өнөөдөр залуучууд бид нар бүгд ажилгүй сууцгааж байна. Өнөөдөр бид нар орон сууц авахтаа дэлхийд дээр хаач байхгүй өндөр сансрын хүү төлж байна. Өнөөдөр Монголын залуучуудын банкд төлж байгаа хүү аль ч улсад байхгүй ийм өндөр хүү өдөр төлж байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл бид нар энэ Монголын залуучуудын залуудаа сайхан амьдрах хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэхэд тулд тэр бүх ажлыг бидний нэгтгэн зохион байгуулах үүрэгтэй төр засгийг ажиллаа хийхээ болсон учраас ажлыг хийлгдэг болохын тулд бид нар хулгайчгүй Монгол хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн байж байгаа. За маш олон үзэгчид маш олон иргэд маань асуудаг. Энэ жагсаалтыг чинь гаргахаар Монгол тартчих юм шүү. Одоо ингээд баян ядуугаараа талцаад одоо бие биенээ хүнөөгөө дуусгах юм биш үү гэж ингэж асуудаг. Өнөөдөр маш олон хүмүүсийг бидний нүдэн дээр баяжиж, бидний нүдэн дээр хөлжиж, бидний нүүрэн дээр төрийн албаны төлөөрөө дүүргэж, бидний нүүрэн дээр хэрхэн улсаа худалдаж байгаа бид нар харсаар суугаад байгаа. Бид нар энийг мэдсээрээс дугуй сууж идэгвэл бид нар хулгайчийн хамсаалтанд болж байгаа ийм зүйл. Тийм учраас бид нар өөрөөр хэлбэл энэ бүх зүйлийг болохгүй байна, бүтэхгүй байна. Энэ замаар явах юм бол бид нар их оронгүй болох юм байна гэдгийг л бид нар маш тодорхой хэлж ойлгуулахын тулд ажиллаж байгаа. Эргээд бид нар их орон маань нэгэнт байхад нэгэнт энэ төрсөн нөгөө Монгол хүн гэдэг нь тодорхой юм бол хэдчнээ хулгай ээж, худлаа ээж төр төрний өмнө гай тарьжсэн ч гэсэн бид нар тэр үнийг бас эерэг сэтгэл байгаа. Гэхдээ тэр хүнийг бид нар төрд арайчиж, төрд дарахж илэрч өрөөсөө болохгүй. Тийм учраас бид нар хулгайч нарыг Монгол төрөөс чөлөөлөе, Монгол төрийн босдыг өндөрсгий гэдэг
энэ зорилтыг тавьж энэ ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр хамгийн хойрог асуудал тандж байгаа хүмүүс бол манай залуучууд байна. Энэ бас залуучуудын буруу биш. Яг тэгэхээр залуучуудыг ийм байх бодлогын үр дүн өнөөдөр бид нар болсон сууж байгаа. Өнөөдөр Монгол залуу хүн болгоныг ажилтай, орлоготой, ор хоронтой ийм байх төрийн нэгдсэн бодлого гэж зүйл байхгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд биднес мөхөлдс доноолгож модерцсоор байгаа. Өнөөдөр бид нэр байх байдгаараа сууцгааж. Зөвхөн дараа дарсан хэр сайн долдоож, хэр сайн бүксийн долоосон нөгөө сувны өснүүд нь л жоохон сайжирдаг. Нийт масс болсон залуучууд нь байх байдгаараа ингэж сууж идэг. Ийм л дүр зураг өнөөдөр хаасаагүй байна. Жоохон үргэлжлэхээр, жоохон сөргөөл босоод ирэхээр, жоохон шудрагын байхаар та нар тэр хөдөөнөө очиж мадаа. Та нар нэг компани өдөртөж үзсэн үү гэдэг ингээд. Ерөнхий сайд байсан хүнээс ахгуулаад залуучуудаа доош нь хийж эхэлдэг. Тэгвэл өнөөдөр энэ доош нь хийгээд байгаа хүмүүс чинь бүгдээрээ Монгол залуучууд. Биднийг доош нь хийчихэд бас хэмтэй улс болж тэднийг тоглох гэсэн юм болоо. Тийм учраас бид нар өнөөдөр энэ хулгайчгүй Монгол хөтөлбөрийг хийж байгаа. 92 оноос хойш Монголын ард түмэнд, Монголын төрд дээр тэр хүмүүс өөрсдийнхөө удманд хийсэн маш их олон гайтай хар үйл явдлууд байна. Энэ гайтай хар үйл явдлуудыг л Монголын залуучдын холбоо 5 дугаар их хурлаараа сонгож болохгүй этгээдүүдийн харж гисаад болгож тэр гай авсан хүмүүсийн тэр рүү н оруулаад цааш нь чойролсон зэвдэн баг санжийн зориг шиг санжаасургийн зориг шиг өөрөөр хүмүүсийг өргөжлүүлэх дараагийн төрийн жолоо атах хүмүүс цэвэр хүмүүсийн цагаан жагсаалтанд оруулах гэж ийм л үүргийг бидэнд өгсөн. Энэ ажлаа бид нар хийж байгаа. Үндэсний залуучдын зөвлөлөөр 2015 оны 10 сарын 9 сарын 29-нд харцгаан жагсаалтыг гаргах журмыг бэлтгэж баталсан байж байгаа. Энэ журмын дагуу өнөөдрийн хүртэл бүх үйл ажиллагаа зохион байгуулагдажээ. Энэ хар жагсаалтыг гаргахын тулд бид нар эхэлж ямар хар мөртэй үйл явдлууд хийсэн бэ гэдгийг ард түмнээр нэрлүүлэх ажлыг 10 сарын 2-оос эхлүүлсэн байгаа. Энэ дээр маш их олон үйл явдлууд орон нутгаас бүр тэргүй гадаадд амьдарч байгаа монголчуудаас за тэгээд нийт залуучууд иргэдээс минь маш олон хар үйл явдлуудыг нэрлэж ирүүлсэ. Үүнээс нөгөө хохирлынх нь хэмжээ. За нийт ард иргэдэд үзүүлж байгаа нөлөөлөл тэр бүх хэмжээгээр бид нар нэг 300 гаруй хэргийг үлдээгээд за самбар за хийгдсэн одоо тухайн үеийн нөхцөл байдал засгийн газар улсын хурлаар бид нар багцлаад үндсэндээ 208 хэрэг болгож дахин ард нийтээс санал авсан. Яг энэ 208 хар үйл явдлаас 100 өөрөөр хэлбэл топ 100-д нь аль хар үйл явдлууд орох юм бэ гэдэг энэ одоо санал асуулгын өдөр явуулсан байж байгаа. Ингээд одоо та бүдний гар дээр ирчихсэн байж байгаа 100 хар үйл явдлаар бол тэд хамгийн олон хүний санал авсан, хамгийн их гай барьсан, хамгийн их итгэл авчирсан мөртлөө хамгийн их итгэл хийсэн нөхдүүдийн хар бүртээ хэрэгүүд бол бүгд орсон байж байгаа. Одоо энэ хэргийг үйлдсэн эзэнтнүүд бүгд өнөөдөр тодорхой байж байгаа. Энэ хүмүүс бол өнөөдөр хад жагсаалтанд орох болцлоо хангацсан шүү гэдгийг бид нар маш тодорхой ойлгуулж зарлж байна. Энийг мэдсээр байж би дахин төлд очноо. Би тэрийг хулгайгаа үргэлжлүүлсээр байх болноо. Би бол насаараа одоо төрчихсөн дарга шүү гэдэг ингээд зүтгээд байгаа нөхдүүдийг дахиад нэр дэвшүүлээд ороод ирэх юм бол бид нэр 5 сарын 20 залуу хөлбөмбөгчдийн улсын 3 дугаар зөвлөгөөнөө хийж тэрэн дээрээ бид нэр харж гисаалтанд оруулж битгий сонгоорой гэж албан ёсоор зарлах юм аа. За яг тэр шиг бас аймаг орон нутагтаа дахирлагдсан олон жил дарга хийсэн. Тэгээд даргад ийм байх ёстой гэдэг давхир загнаад дээр даргын хамаатан садан төрөл найз нөгөө авдаг хэлбэл өгсөн компани эзэн өөрөөр хэлбэл дахин бас энэ орон нутгийнхаа харж гисаалтанд орох юм аа. Энэ харж гисаалтыг бид нар бас 5 сарын 21-нд улсын харж гисаалттай хамт орон нутгийн харж гисаалтуудыг бас аймаг аймгаар бид нар зарлнаа.
Ингэж өөрөөр бид нэр төрийг өөрийнхөө хөлжих хэрэгсэл болгочихсон. Төрийг идэж, өөж, битэг шиг, тийм ээ, хажиг шиг томорчихсон. Тэр этгээдүүдийг бид нар энэ Монгол төрийн өндөр сэдвээс холдуулах цаг нь болсон юм аа гэж ингэж хэлж байгаа. Тийм учраас өөрөөр Монголын залуучуудын уран байгууллага, Монголын үе үеийн одоо шинжил өөрчлөлтүүдийг зоригтойгоор эхлүүл, зоригтойгоор одоо амжилтанд хүргэж чадчихсан Монголын залуучдын холбоо энэ ажлыг хийж явж байна. Энэ залуучдын холбоо нэгдсэн олон мянган залуучуудын итгэл сэтгэлээр энэ ажил хийж байгаа юм шүү гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. За одоо дараагийн нэг том ажил байж байна. Энэ та бүхэнд гаргаж байгаа харж ихсаалтаар чи ингээ харахаар өнөөдрийн улсын их хурл засгийн газар ер нь төрийн өндөр албан ашиж байгаа бүх хүн орцсон байж тээ гэж хэлж байгаа. Тэгээ одоо хэн сонгуульд нэр дэвшиж хэн орж ирэх юм бэ? Бид нар чи ичихгүй дахиад ороод ирнэ штэ. Бид нар дандаа сонголтгүй сонголт тулгардаг штэ. Тэгэхээр бид нар яах юм бэ гэж ингэж маш олон хүмүүс асууж байна. Тийм учраас бид нар Монголын одоо том өссөн бүхэл төрийн бас байгууллагуудыг албан ёсоор хүн нэр дэвшүүлээч гэж ингэж урьж байгаа. Тэр нь ямар учиртай гэхээр өнөөдөр иргэний асуудлыг төрийн асуудал болгохын тулд төрийн бас байгууллагууд дээр ингэж суглаад байгаа маш их олон асуудлууд байдаг. Жишээ нь Монголын залуучдын холбооны залуучдын болгоомжсон маш их олон асуудал байна. Энэ шиг нийтийн тээврийн чиглэлийн байгууллага дээр төрийн бас байгууллага дээр цугласан маш их олон асуудлууд байж байна. Манай эмчнэр дээр цугласан маш их асуудлууд байж байна. Манай багш нар дээр цугласан асуудлууд байна. Шүүх цагдаа өгөөлөгч нар дээр цугласан асуудлууд байна. Гэх мэтлэнгээр өөрөөр салбарт цугласан асуудлуудаа бид нар нэгдэж нэг итгэлтэй хүнээр төлөөлөл ургаж гаргаж тэрийг харин дэмжсэн шиг дэмжиж сонгуульд гаргая гэсэн ийм нэг нэгдсэн шийдэлд хүрчээд байгаа. Тэгэхээр энэ бүгдийг манай улсын ард иргэд маань бас дэмжээсэй. Энэ бүгдийг хийжээж бид нар өөрөөр энэ ужиглсан энэ хулгай их одоо хийгээс өөр ажил хийдэггүй энэ хулгайч нарыг бид нар Монгол төрөөс зайлуулах юм байна шүү гэдгийг бид нар хэлээд байгаа. Өнөөдөр энийг Монголын залуучдын холбоо хийхгүй бол өөр зорилж хийх үндэсний хэмжээний байгууллага нэгэхэнж алга болцсон байна. Нэгэхэнж алга болцсон байна. Тийм учраас Монголын залуучдын холбоо одоо сүүлийн нэг бүтэн жил за дээр нь өмнө нь одоо бүтэн 2 жилийн турш энэ ажлыг бэлдэж өнөөдрийн хүртэл ингэж хийж байгаамаа. Залуу хүмүүсээс бид нар нэг л зүйлийг хүсэж байгаа. Та зүгээр сонгуульд очиод оролцоод өгөөч гэж. Таны сонголт чинь хулгайч биш нь байвал тэгэл болж байна гэж бид нар үзэж байгаа. Хулгайчийг л битгий сонгоорой. Өнөөдөр магадгүй нэг 5-10 төгрөг танд өгөөд намайг сонгоорой гэж хэлж байгаа бол таны олох ёстой 10 сая, 100 сая төгрөгийг тэр хүмүүс хулгайлаад таны ирээдүйг хулгайлаад тань руу ирэх ёстой байсан тэр боломжуудыг хулгайлаад тэр төрд очиж суулж байгаа юм шүү гэдгийг л ойлгомоор. Өнөөдөр бидний амьдрал ийм муу байгаа нь бид нар өөрсдөө сонгуульдаа орж бид нар өөрсдөө цэвэр хүмүүсийг сонгож чаддгүйгээс 100% шалтгаалж байгаа. Тийм учраас залуучуудаа бид нар годмод гараад жигсаалтах гэж шаардахгүй байгаа. Зоригтой бол чи өөрийгөө стачих гэдэр гэж хэлэхгүй байгаа. Эсвэл одоо чи өөрийнхөө даргаыг хурал дээр нэг сайхан гөөх гэдэр гэж хэлэхгүй байгаа. Зүгээр сонгуульд очиод оролцоохоо. Сонголт чинь хулгайч биш үү? Чи огшгүй гэж хэлж байна. Тийм учраас өөрөөр хэлбэл улсын ард түмний 2016 оны улсын хурл орнотгийн сонгуулийн сонголт хулгайч биш байгаасаа гэж би хүсэж байна. Монголын бүх аймаг сумд нийслэл залуучууд бас яг ингэж давуулгаалж байгаа. Тийм болохоор хэрэг нөгөө гардаг дархлагдсан хулгайч нар нөгөө гардаг хэдэн улсын хурлын гишүүн дахиад гараад ирэх юм бол улсын залуучууд энэ удаагийн сонгуул дээр алдчихжээ гэж ингэж ойлгохоор бол.
Тийм учраас сонголт ч нөө заавал хулгайч биш байх ёстой. Тэгээ болж өгөө бид нар залуучуудаа дэмжиж гаргах хэрэгтэй. Тэр тусмаа өнөөдөр ангийнхаа удирдлагад бол өнөөдрийн залуучдынхаа байгууллагын удирдлагуудыг бол дэв зэргээр дэмжиж гаргаж ирэх ийм шаардлага байна. Биднэрт тэртээ муудаад авах юм байхгүй. Биднэрт хүний дор ороод авах юм байхгүй. Бид нар сурсан мэдсэн, үдсэн дуулсан, дээр нь хураасан туршлага, дээр нь ядчил гадаад хэлний хүртэл тэднээс илүү байгаа. Тийм болохоор өөрөөр бид нар битгий өөрсдөө голоо. Өнөөдөр 90 оны хувьсгалыг хийсэн залуучууд хамгийн дээд нь 30 залуу байсан. Дандаа 20 эдтэнгүүд тэр хувьсгалыг хийсэн байв. Тийм учраас өөрөөр тэр хүмүүс тэр үед чадсан юм чинь өнөөдөр тэрнээс илүү мэдлэг боловсролтой, тэрнээс илүү ардчлалыг ойлгодог, тэрнээс илүү өөрөөр энэ гадаад харилцаа, гадны улс орнуудын алдсан онсон бүхэл туршлагуудыг бид нар мэдж байгаа залуучуудын хувьд бол хамаагүй илүү үр дүнтэй сайхан ажлуудыг бид нар зохион байгуулах боломж байгаа ба. Тийм учраас битгий өөрсдөө голооч. Өөрсдөө голоо суугаад байх тусмал өөрөөр төл дутсан хулгайч нар хожоод байгаа юм шүү гэж хэлмээр. За асуулт байна уу? За сэмбэлөө таван геометрийн төлөв. Тэгэхээр за усан яриад залуу миний өнөөдөр хулгайч Монгол хөдөлгөөнд нэгдэж байна. Усын залуучууд ч гэсэн бүгдээрээ нэгдэх байхаа. Өнөөдөр за залуучуудаа юу штэ бид нар тулгамж байгаа маш их асуудал байгаа. Би ганцаараа бүгдийг ярьж болохгүй. Энэ сууж байгаа залуучууд бие бариад араагаа суугаад бүгдээрээ гараад ирсэй. За босоороо гараад ирсэй. За манайхаа босоо гараад. Усын залуучуудын маань юм уу? Та нар тулгамжтай асуудал зөндөө байгаа шүү. Гараад ир. За бүгд хамтдаа асууж зогсож байгаа. Жохон бие бариад ах шиг байна манайхан. Хасар матраа өрөөд жохон араамаас алгаж байгаа гэхгүй. За тэгэхээр яг тэр хааж агсалтай холбоотой асуулт асууя. Таасаа хэллээ. 5 төгрөгөөгд над санд өгөө гэдэг ус төрчид бол манад байгаа. За төрөөс тендер завчдаг, төрөөс одоо тэр мөнгө төгрөгөөр гаргаж зогоодог гэдэг тийм ус төрчид бол манад байгаа. Тэгэхээр энэ харж агсаалтаас бас товчхноос нь одоо усын талаас нь ч юм уу дүрдэж болохгүй юу? Өнөөдөр бас манай тэр одоо тэр 5 төгрөгөөгд биднийг сонгоо гэдэг тэр нэр дэвшигчд одоо ус төрчид наад харж агсаалт чи яг орж байгаа юу? Орж байгаа бол бас биднэрт хэлээд бидний үзэл бодол санаагийн сонсоод яасан юм бэ? Миний асуулт бол энэ. Одоо харж агсаалтын эзэн гэдэг зүйлийг бол зарласан байж байгаа. Болцол хангасан гэдэг юм бол одоо таны усаас улсын хурал сонгогдож исэн бүх хүмүүс, бүх гишүүд өнөөдөр харж агсаалтанд орох болцлоо хангацсан байлээ. Одоо наад 100 хар үйл явдал гэдэг сонирн байж байгаа. Тэр сонингоо аваад үз. Аваад үзэхдээ тэр жишээлэр танай гишүүний зураг байж нэвэл тэр хүн бол харж агсаалтанд орох болцлоо хангацсан байна гэсэн үг. Тийм учраас өөрөөр хэлбэл танад дээр өмнө нь яг тийм асуудал ярьж ирсэн бүх хүмүүс харж агсаалтанд орсон гэж ойлгоо. За тийм байна. Дээр нь одоо шинээр бас дэвшин гэдэг ингээд янз бүрийн зүсээ өргөцсөн нөхдүүд бол янз бүрээр орж ирнэ. Янз бүрийн сайхан төсөл мөнгө, янз бүрийн компани, янз бүрийн одоо амлалтууд яриад зөндөө хүмүүс орж ирнэ. Битгий итэг. Одоо анх хуучин гишүүд чи ямар байлаа? Дараа нь ямар болсон бэлээ гэдэг тэр зүйлийг л та нар сан. Тэр зүйлүүдийг хэрэг та мэдэхгүй байгаа аав ээж эмээвгээс асуу. Төрөөс дүрсэн тэр бомтонго төрөөс дүрсэн өөрөөр хулгайч нар ямар байдгийг тэд нар андаа биднэрт боддоор амьдрал дээр хэлээд өгч гисэн. Яг тэднэр шиг арга замаар явах гэж орж ирж байгаа бас шинэ хүмүүс байгаа. Тэр шинэ хүмүүсийг ч гэсэн бид нар харж агсаалтанд оруулж зарлана. Тийм хүмүүсийг бас сонгож болохгүй. Тэгэх юм бол бид нэр дахиад 25 жил
хүлээх болно. Тэр үедээ бид нар аль хэдийн эмээ өвгийнхөө насан дээр очисон байх болно. Тийм учраас залуудаа сайхан амьдрий гэж байгаа энэ хүсэл мөрөөдлөө бид нар өөрсдийн гараараа бий болгохын тулд бидэнтэй өдөр шөнөгүй мөр зэрэгцэж ажилладаг бидний үг, бидний хүсэл мөрөөдөл, бидний сэтгэл, итгэл тэр бүх зүйлийг өнөөдөр улсын хурал, аймгийн иргэдийн хурал дээр бүрэн төлөөж чадах. Биднийг мартаад дарга болоод машиндаа суугаад алга болох тийм ээ. Тийм биш хүмүүсийг л бид нар энэ удаагийн сонгуулиар өөрсдөө дэмжиж гаргая гэж. Тийм хүмүүс нь залуучууд тааны дунд өөрсдөө яг билээхэн сууж байгаа. Жохон одоо зориг хэрэгтэй байна. За дараагаас. За тэгэхээр өнөөдрийн видеоклипийг үзүүлж чөлөөтэй үзүүлэлт хийх боломж олгосон та бүхэнд баярлалаа. Მე та бүхэнд ажил ямарчээ. За ингээд миний асуултууд сигурд шиг хөрөлт багштай болоод нэг асуулт байна. 2015 онд давцмын 90 жилийн болсон байгаа. Тэр номын хэвлэлээр 20 сая төгрөг өгнө гэж амдаа тэр нэг одоо хүртэл өгөөгүй байна гэж байгаа. Тэр нэг одоо өгсөн нь тэр сумын дэвшилтний шуус муу энэ талаар. Тэгэхээр бид нар бол улсын хэмжээний том ажил зохион байгуулж байгаа. Яг аймгийн төвшний асуудлыг бол аймгийнхаа залуучтай холбоотой тайлбар сайн ярих хэрэгтэй. Тэгэхдээ бас нөгөө талаас ингээ харахад улсын хурлын гишүүн хүн ирээд амлалтгдсан байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас амлалтаа биелүүлдэггүй хүмүүсийг битгий танаар сонгоо гэж би хэлмээр. Бид нар хичнээн олон жил хуурдахгүй, тийм ээ. Бидний аав ээж хуурцаар гад өнөөдрийг хүрсэн. Одоо бид нар дахиад хуурдах юм бол бидний заяа тэр болчих гээд шүү дээ, тийм ээ. За ингээд Саахэд ирээдүйд энэрээ Август 2015 За ингээд танаас курулатор гишүүний тухайн асуулт асуух гэсэн. Энэ Facebook интернет хаймаагийн одоо энэ мар бас мөсний бүтээн шинж ойлгосон бас 8 хүн бас нэг хэлж барьж мөстөн гомд хийж баг. Тэгээд одоо энэ залуучууд бас ингээд юм хийж бариад гараад ирэхэд зэрэг тэрний араас хойноос бас зуурлаад чиглэлдээ бас чангаалга залуучуудыг бас ирээсээ цааш бас ирээдүйд тэмж өгөхгүй байна. Тэгээд бас энэ интернет хаймаагийн ч юм уу ганц бүрийн үйл ажиллагаанд ингээд хүн ороод бариад ингээд юмдаа бас янз бүрийн үйл ажиллагаас хийж байна. Та энэ талаар Facebook интернетийн бас ямар бодолтой тасан зогсооно гэсэн бодолтой байна. Цааш ингээд ерөөсөө явуулна гэсэн бодолтой. Өнөөдөр Монголын одоо залуучтай холбоо хулгайчгүй Монгол хөтөлбөрийн бүхэл үйл ажиллагаа интернетээр өрнөж байгаа. Одоо Facebook, Twitter-ээр. Тийм учраас өөрөөр энэ орон зайг хааж боохол юм бол өөрөөр Монгол үг хэлэх хэрэгчлөө гэдэг зүйл бол тэр чигтээ байхгүй болно. Уламжлалт одоо манай телевиз, сонин радионууд маань бол бүгд хувийн болсон. За дээрэс нь эцдүүд нь бол бүгд одоо бизнесийн ашиг сонирхол юм байдаг. Тийм учраас одоо жишээ нь хулгайч нарыг төрөөчлөлөө гэдэг юм бол багтай хүн оруулахааргүй болсон байна. Тийм учраас өөрөөр энэ бидний амьсгалах хагаар мэд болсон. Бидний үг хэлэх хэрэгчлөө, бидний үзэл бодлоо илэрхийлэх чөлөөг одоо хангаж байгаа интернетийг бол одоо ийм чөлөөтэй болох гэтэл би бол өөрийнхөө ухамсарт 8 жилийг зориулсан. Тийм учраас ийм эргээд энэ зүйлийг бол хаагдахгүй асуудал бол ерөөсөө байхгүй. Энэ бол монголчуудын яг л амьсгалах агаар нь болсон шүү. Тэрийг ашиглаад буруу юм хийж байгаа хүмүүс бол зөндөө байгаа. Гэхдээ буруу хийж байгаа болгоныг бид нар мэдснээрээ бас сайн болохгүй. Бид нар харин хажууд нь бас сайн зүйлийг нь өөрөөр хэлбэл дэмжих ёстой хүнээ дэмжсэн шиг дэмжиж интернетийн орчинд бас гаргаж ирэх ийм шаардлага бол байгаамаа. Тийм учраас муу юм хийж байгаа хүнийг зүгээр мартаад орох. Харин сайныг хийх хүнээ бол харин та бүхэн дэмжсэн шиг дэмжиж ажиллаа гэж энэ хэлмээр. Өөрөөс одоо ингээд энэ бас нэг хүмүүсийн бас нэг янз бүрийн мөрөлдөлтөнд кинот ингээд бид залуучууд бас ингээд бас нэгдээр барайл янз бүрийн юм бас хийгээд байгаа гингээл бас өөрийн бас нэг тэмүүлээ шүү дээ. Тэгээд ихтэй зэрэг биднэрээ амуулаад 90 дэше гарахгүй байна. 90 өмнөх их тийм л байна. Энэ залуучууд гэсэн маар бүгдээрээ мэдж байгаа дөө. Тэгээд таваас юм удраас сайн хийж өгөхгүй. Яг үнэ. Одоо ингээд зөвхөн тайлбарыг бодохоор бидний хүртэл бүр ухтлан дарамтлаж байгаа шүү дээ. Ухтлан дарамтлаж байгаа.
Тийм учраас бидний ямар нэг аргаар л мохоо, ямар нэг аргаар л бидний энэ одоо үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө хулгайч нар бол бүр аргаа барьж байгаа. Тэр шиг бас та хэдийг ингээд энэ уулзалтанд ирлэх чинь бас араас чинь янз бүрийн тавиулуудаа тавих, янз бүрийн дарамтлах, яаж ч одоо тэтгэмж халамж, за одоо дээр нь ажлын байр, за тэгээ одоо ерөөсөө дараагийн олон юмнаас чинь салах гэж бол тэд нар үзнэ. Тэгэхдээ тэд нар зөөхөн бид нар уг нь олоолаа юм байна. Бид нар энэ унтаа байдлаа хаяад энэ болохгүй байгаагийн шалтгаан бид нар сонгуультай оролцохгүй байгаагаас, бид нар идэвхтэй байхгүй байгаагаас, бид нар улс төрчихгүй байгаагаас болж бид нар ерөөсөө тэднийг даамгаар гуйчаад байгаа юм байна шүү гэдгээр бид нар ойлгох хэрэгтэй байна. Нөгөө талаар одоо энэ харж гсаалтанд оруулах. За дээр нь одоо маш олон хүмүүстэй шүүхийн процессыг үүсгэх энэ бүх ажлыг Монголын залуучдын холбооны гүйцэтгэх хороо тэр дотроо Монголын залуучдын холбооны удирдах хороо ерөнхийлөгч рүү бүгдийг шилжүүлээ гэдгийг бол бид нар орон нутгийн бүх залуучдын байгууллагатай чиглэл болгож хэлж байгаа. Өөрөөр хэлбэл орон нутгийн одоо залуучууд увсын харж гсаалтыг бол гамбат зарлахгүй, увсын харж гсаалтыг бол Монголын залуучдын холбооны одоо удирдах хороо буюу Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч зарлана. Бид нар бүх гадын үүрнэ. Нөгөө талаар өнөөдөр залуучууд маш дарамт ихтэй байгаа учраас аргаа бараад бутлаач гсааж байгаа. Хотод Чингис Баатар өдөр буталж гсаасан шүү дээ. Аргаа бараад ерөөсөө бүх уулздаг одоо залуучуудын бүлэгмүүд бүх нууц хэлбэрт орсон байгаа. Дийлэг гэх. Нууцаар маш их уулзж байгаа. Бид нар хоорондоо ерөөсөө нэг л зүйлийг ярьж байгаа. За сонгуультай найзуудаа дагуулж орно. Бүгд нэг 9-9 найзаа дагуулж очино. 10-аа очино. 10-аа очиод бид нар хулгайч нарт бол саналаа өгөхгүй. Шинэ гарах сонголтын дээр нь бид нар саналаа өгнө гэж. Өөрөөр хэлбэл тийм учраас түрүүнээс хойш миний хэлээд байгаа санаа. Та бүхэн заавал ил гарч одоо хулгайч нарыг мууваа муухай гэж битгий яриа. Сайн хүмүүсийг харин дэмжин шиг дэмжээ. Дэмжихдээ энэ сайн өшөөгөө та нарыг нэг удаа телевизээр яриад гэхгүй, нэг хурал дээр ил хэлээд гэхгүй, тийм ээ? Эсвэл одоо сурчлаад энийг сонгороо гэж гүгээд авах ш. Ердөө найз нөхөд нөгөө уулздаг бүлэгмийнхээ өрөөнд, аргатынхаа өрөөнд тэр одоо нууц хүрээтэй за энэ үндэ сандаа өгнө шүү. Бидгээ тохироод сонгуультай гүйж очиж оролцоод тэгээ сандаа өгөөл болоо гэж. Ингэхдээ бид нар өөрөөр хэлбэл бүх хулгайч нарыг төрөөсжүүлэх ажлыг хийчихэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл үндсэн хуулиар бидэнд олгогдсон 90 онд бидний сонгосон энэ ардчсан энэ системийн хамгийн үнцэнтэй чухал зүйл нь шудраг ёс ялдагтал байна. Тэгэхээр шудраг ёсыг өнөөдөр одоо худраг ёс болгосон тийм ээ. Энэ хүмүүсийг бид нар сонгуулаар бүгдийг чөлөөлчихөө гэж ингэж хэлж байна. Ийм учраас бид нар залуучуудаа сонгуультай оролцъё, эрхээ итгэжүүлье гэж ингэж уриалаа. За баярлалаа. Тэгээд таагүй нэрэлдэг үргэлж усан залуучдын өнөөдөр амбаа дараагаас ч гэсэн хариулж болно. Та хариулах боломжгүй байгаа бол яг энэ миний асуултны хариултанд мэдээлэл тусгай байвал яг тэр амбаа дараагаас сонсож байгаа хэрэг. Тэгэхээр цагаан нисэх хүмүүсийн үүдийн надад нэг асуулт сайхан мэдээгээр өгч ирснийг би харсан л та. Тэгээд тэр асуудал дээр болохоор хуучны нэг манай усан гэсэн сонгогддог усан үлийг гişүүд маань тэр томоохон бүтээл цөөхөн бүтээл байгуулалтуудын нэг шүү дээ. Тэгээд тэр бүтээл байгуулалт болохоор олон улсын статустай тийм Монгол бол байх ёстой гэж ухахгүй ярьж баригдсан. Тэгээд энэ болохоор яг тийм том оврын Монгол бүх 40 жаадлгүй тийм буудлууд одоо ингэ ашиглан өртсөн байгаа шүү дээ тийм. Энэ талаар та нар энэ зал байгаа залуучуудад талдаж мэдээлэл хийж өгнө. Мөн хоёрдугаар асуулт байна. Одоо харж агсаалтыг орон нутгийн удирдлагуудад бас гарна гэж ярьж шүү дээ тийм. Тэгээд орон нутгийн удирдлагууд гэх юм бол одоо жишээ би хэдэн жил нэг бизнес эрхэлж нэг цайны газрын үйл ажиллагаа явуулж ирсэн. Нэг 10 сая төгрөгийн нэг үйл ажиллагаа хөөсөө санхүүжлаагаад тэгээд манай аймгийн удирдлагууд бол ерөнхийдөө бол нэлээд дэмжиж нааш тэгдэж авч явж байсан. Тэгээд босоо удирдлагатай байгууллага гэж явахаар чинь юм мэргэжлийн гэрэлтэй одоо Батууд гэж нөхөр байгаа. Тэр хүн дээр л миний асуудлууд удаа дараалал нэгэд нэцэгдсэн нь улмаас манай аймгийн удирдлагууд бүгд мэдж байгаа тэр асуудал. Тэгээд ингээд яг ийм байж болохгүй гэдэг талаас миний үйл ажиллагааг бүрэн зогсоосон байгаа гэдэг. Тэр талаар бас манай аймгийн удирдлагууд бүгдээрээ мэдж байгаа. За ийм үеэр бас тань баярлалаа. Сонсон хөдөлთა дуртай ямар нэгэн мэдээлэл алгаа.
Тэгээд та бүхний хүсэл дээр тэрийг судалж үзье. Жагсаалтанд оруулах туршлагыг сахилаа. Хоёр дахь нь болохоор одоо ерөөсөө төр гэдэг зүйл чинь уг иргэдэд хэмжээд иргэдэд тэтгээд ингээд явж явах хэрэгтэй зүйл байтал өнөөдөр бол иргэдэд дарамтлагдаг. Тэгээд иргэдийнхээ орлогыг хувааж авдаг, дээрэмддэг ийм л зүйл болчиход байгаа шүү. Тэгэхээр яг одоо маш олон 8 нэрийн бараа, маш олон ийм одоо цааны газар, үйлчлэгээний газрууд бол ийм хүндрэлтэй байд юм аа. Тэгээ энэ бүх хүндрэлүүд, энэ бүх зүйлүүдийг чинь арилгах гэдэг нөгөө авилга хийхгүй нэхэд эсвэл таньдынхаа гуанзанд зөвшөөрлөгчөд яг эсрэгт нь байж байгаа нэгмүү залуугийн гуанзыг хааж хаяад байж байгаа ийм л хүмүүс баггүй юу? Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар одоо энэ орнотын сонгуулиар төрд гаргахгүй, ийм хүмүүсийг томилоод, ийм хүмүүст ажил даатгаад байдаг тэр сайд, тэр аймгийн дарга, иргэдийн урлагийн дарга энэ хүмүүсийг бид нар дахиж гаргахгүй болохын тулд бид нар энэ харж ихсаалтыг хийж байгаа. Тийм учраас тэр өмчн харж ихсаалт хэрэг сонгуульд дэвшнэ гэж явал харж ихсаалтанд оруулаад ингээд сонгохгүй байхыг уриалаад явах хэрэгтэй. За, одоо хоёр асуулт байна. Монгол боловч туулгаас ажилдаа орлоготой Монгол золтой хөтөлбөрийн явд бол амжилттай хэрэгжүүлж ирсэн юм аа. Энийн үр дүнд ч гэсэн манай аймагт зуны амралтаараа амарч байгаа үеийнүүд за тэгээд ажилтны угаа залуус дээр за тэр дунд аймгийн 90 жилийн бүтээн байгуулалтын ноён нэлээд хэсгийг болохоор тэр залуучдын хөлбөмбөглөлийн бодлогыг хийсэн. Ингээ 2015 онд нөгөө шийдэл засгийн газар гарчраад энэ дөрөв сайдын хөтөлбөр хэрэгжүүлсэн болсон. Тэгээд сайдын хөдөө ингээд явж байхад одоо тэр сумын залуус үлдэн дээрх тэр төлчин залуус гэдэг энэ хөтөлбөрийг одоо сумын мачсууд маш их асууж байгаа. Тэгэхээр залуучдын зүгээс одоо хөтөлбөрийн яамд гэрчлэлтэй бас тэр донд залуучдын хөтөлбөр ихтэй болох талраа бас дээр шахаж ажиллаж чи бас санаатай байж үзмээр энэ бол техник нь бол яг өөрөө их юм байна. За яашлаа. Залуучууд дээр ингээд ажиллахад бид нар чи маш их олон санал наашлаг гаргаад л одоо хөргөөстэй дэрмидл гүйсэндээ засгийн газрын ордон хэдэн яамдуудын байраар чи. Тэгээд өөрөөр хэлбэл за та нар ямар намын төлөө хийж байгаа юм? Юуны төлөө хийж байгаа юм? За дараа нь сонгуулиар биднэрт ажиллах уу, ажиллахгүй юу? Эсвэл биднэрт ямар ашигтай юм, надад ямар ашигтай гэдэг тэр асуултууд л өөрөөр хэлбэл биднийг мохож ярьдаг. Уг нь Монголын залуучдын холбоо аль нам уу, ямар нам дэмжих үү бидний гэж асуухын оронд Монголын төр Монголын залуучдын байгууллага хоёр хайцж байгаа юм шиг ингэж явдаг бол тэр шиг сайхан юм алга байна. Бид нар Монгол улсын шинэ сонгогдсон ерөнхий сайд Норвег яах вэ? Танаа усын үг. 27 дахь ерөнхий сайд болонгууд нь 27 одоо залуучдын өмнө шийдэх асуудлыг шийдэж өгөөч гэдэг ингээд шийдэлтэй зөв бариад олсон чинь тэгээд хөөгдөд гарсан шүү дээ. Чи ягараа юм ярьж авч байна. Юу чиний хоригдлаа асуудал. Юу залуучдын хоригдлаа асуудал. Бид шийдэх зүйтэй асуудал. Тэгээ шийдсэн асуудал нь нөгөө бүргэд үгийнх нь 17 тэрбумын болоод дууссан шүү дээ. Тэгээ бодиттой байдал бол ийм л байна. Өнөөдөр ямар ч төрийн байгууллагын одоо дарга зэрэг даргатай уулзахад дандаа ашиг сонирхлын асуудал ярьдаг. Бичнээн сайхан хөтөлбөр хийх тэр доктор нь дандаа өөрсдийнхөө нөгөө хэл хахуул янз бүрийн нэг шийдэх гэж ингэж оролддог. Ганцхан бид нар өөрөөр хэлбэл ямар нэг хэл хахуул инээ тэр янз бүрийн юм гавчуулаагүй байсан төсөл нь тэр хөтөлбөрийн яамны одоо ажлын Монгол залуу гэдэг тэр хөтөлбөр байсан. Тэр хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. 3 жил дараалал явах хэрэгтэй байсан. Дараа жил нь сайд нь солигдсон. Монгол Ардын намын сайд ирсэн. Энийг чинь бид нар явуулахгүй. Дас хориол хийсэн. Тэгээд дууссан. Бидний өвдөлсөн намын батлахны өмнө ер нь төрд ямар хамаатай юм бэ? Монгол залуучуудын ажилдаа орлоготой байх нь төрийн асуудал.
Өнөөдөр ажлын байр байхгүй байгаа. Монголын залуучууд цалин орлогогүй байгаа. Энэ нь төрийн асуудал. Тэгвэл төр асуудлаа шийдэхгүй өөрөөр хэлбэл энийг шийдэхин төлөө ажиллая гэж байгаа залуучдын байгууллагынхаа санал санаачлалыг сонсохгүй тэдэнтэй хамтарч ажиллахгүй байгаа энэ бүх зүйл бол өнөөдрийн төр иргэдийнхээ төлөө биш, залуучуудынхаа төлөө биш, зөвхөн төр өндөр башиж байгаа хүмүүсийн ашиг орлогыг нэмэгдүүлдэг ийм л хэрэгсэл болчихжээ гэж ингэж ойлгохоос аргагүй болчиход байгаа маа. Тийм учраас өөрөөр хэлбэл хулгайчгүй Монгол хөдөлгөөс бид нар бас хинэг сайн хүн олдож магадгүй гэж бодож 2 жил бүх сайд нарын үүдийг сэргэж бүгднийг тойрсон юм аа. Тэр нь улсын хурлд бид нар залуучуудыг дэмжих лобби бүлэг гэж зүйл байгуулад анх эхлээд 43 гишүүн орж ингээд баярлал хөөрөөд байсан. Яг асуудал яриад асуудал хэлцэх болсон чинь хуралдаа ирдэг нэг ч гишүүнгүй болоод дууссан. Ингэж бидний урмыг хугалсан. Монголын залуучуудыг өнөөдөр энэ улс төрчнөр, энэ төр дуудсан хулгайч нар, төрөөс төрсөн төр бомбнууд жинхэнэ мөрөөдлөөр мөлхүүлж байгаа. Дараагийн сонгуулиар асуудлыг чинь шийднэгээд нэг жоохон мөлхүүлэх гэж оролддог. Дараагийн сонгуулиар нөгөө амлалтын аль хэдэн байхгүй болчихсон. Дараагийн шинэ юм зохиож гаргаж ирээд дараагийн амлалтаа хийгээд явдаг. Ийм л хариуцлагагүй төртэй болчиход байгаа маа. Энэ хариуцлагагүй төрийг бид нар хариуцлагатай болгохын тулд өнөөдөр хулгайчгүй Монгол гэж хөдөлгөөнөө хийгээд явж байгаа маа. Нөгөө талд нь энэ хулгайчгүй Монгол хөдөлгөөн бол их Монгол улсыг одоо байгуулах ийм зорилготой. Хулгайчгүй гэдэг үг хаанаас яагаад гарсан бэ гэдэг. Түрүү манай нэг залуу 90% хууль инээтрээгээд бас ярьж ирсэн. Энэ өнөөдрийн энэ хууль журмтай ерөөс хамаатай асуудал биш. Эзэн Чингис хаан их Монгол улсыг тунхагласны дараа их Монгол улс гэж яг ямар улсыг хэлдэг бэ гэсэн чинь хулгайч тохмоо дэвсэх зайгүй ийм сайхан улс гэрийг л их Монгол улс гэж хэлж байгаа маа гэж ингэж хэлсэн байна. Ингийн байгаад ингийн юм л агуу байдаг. Хулгайч тохмоо дэвсэх зайгүй ийм сайхан улс гэрийг л бид байгуулж чадлаа гэж. Тийм учраас бид их Монгол боллоо гэж хэлсэн. Хөх монголчууд их Монгол болохын алтан баталгаа болсон алтан дээд үнний аялгау, алтан дээд гэрээ гэсэн маш тодорхой өөрөөр хэлбэл нийгмийн харилцааны гэрээ, төв иргэний хоорондын гэрээ, иргэн хоорондын гэрээ болсон ийм сайхан алтан судлал өнөөдөр бидний гар дээр ирлээ. Ирэх хэрэгтэй манай усчуудын хүч, манай улсын одоо иргэн нүцэд гэж хүний одоо ач гавьяагаар бидний гар дээр ирсэн. Энэ нийгмийн харилцааны гэрээг л бид нэр сэргээх ажлыг бас нөгөө талд нь хийж байгаа. Өнөөдөр Монгол улсын төр гэдэг бол Монгол иргэн болгоны төр байх ёстой. Монголын төрийн асуудал бол Монголын иргэн болгоны асуудал байх ёстой. Тэгтэл өнөөдөр төр шугалсан хулгайч нарын асуудал болчихсон ингээд яваад байна. Тийм учраас бид нар хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг хийж байгаа юм шүү гэж ингэж хэлмээр байна. За одоо би та нараас асуулт дууссан гэж үзээд ерөөсөө хоёрхан зүйлийг асууя. За хэн нэг асуулт байна. За ингээд өнөөдрийн шуулганд оролцож байгаа нэг залуучуудтай хэлмээр хүргэе. Тэгээд Монголын залуучдын тэр мөгөд танд өнөөдрийн мэдээг хүргэе. Тэгээд миний асуухаас болох нэг юм асуудал байна. Нөгөө тус бүмийн нурууны байгууллага болгочих залуу одоо амнасаа ингэж ирсэн. Тэгээ ер нь тэгээд нөгөө юуны шинжилгээний анхан шилдэг дүнлэлтээр бол амиа хуралт гэж үзэж байгаа юм байна. Тэгээд хэрвээ энэ асуудал амиа хуралт юм уу эсвэл тэрний талд ямар нэг ашиг сонирхол байгаад байгаа юм. Эсвэл энэ асуудлыг Монголын залуучдын холбоо ер нь яаж үзэж байгаа вэ? Амиа хуралт уу эсвэл ямар нэг ашиг сонирхлын зөрчил байсан юм. За ерөнхийдөө та бол ялуунаас шулуун гэж яг Досон момын нуруутай тэр чойн сүрэг гишүүн холбогддог юм асуудал байд юм билээ. Чойн сүрэг бол одоо үндсэндээ та нарын сонгосон гишүүн шүү дээ. Тийм учраас энэ асуудлыг бол бид нэр яг хуулийн байгууллага тогтооход бид нар бол чимээгүй байхаар шийдсэн. Яагаад тэгэхээр энэ өөрөө тухайн хүнтэй холбоотой бас
маш тодорхой гэмт хэргийн сэдэлтэй. Тухайн хүн гэдэг нь одоо талигчтай холбоотой асуудал шүү. Холбоотой гэмт хэргийн сэдэлтэй ийм нотлохоо баримттай зүйл байгааг бид нар тодруулж мэдсэн байж байгаа. Монголын залуучтай холбоо авсаар юм дээр хөдлөөд байдгийг та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Бид нар хөдөлгүүд хөдөлсөн шиг хөдөлдөг. Нэг хөдөлгөх юм бол харин бүх асуудлыг үүсэт хийдэг ийм л байгууллага. Тийм учраас бид нар бол хуулийн байгууллага маш тодорхой одоо асуудал байгааг бидэнд хэлсэн учраас бид нар бол тэр чиглэлээр янз бүрийн тэмцлийн хэлбэрүүдийг өрнүүлэхгүйгээр өнөөдөр бол ажиглаад байж байна. Тэгээ ажиглаад байж байхдаа бас тодорхой одоо хүчний байгууллагын хэлснээр бол маш ойрын хугацаанд бол тэр шийдэл нь бол тодорхой болж мэдээлэгдэнэ гэсэн ийм зүйлийг бол хэлжээ. За хэрэгцээ чойжлох сүрэг гишүүнтэй холбоотой байна. Яг тэр досон мөнгөний нуруунд олгогдсон лицензийн асуудлаас болж өөрөөр тэр асуудлууд хийгдсэн байх юм бол танай чойжлох сүрэг гишүүн харж гисаад чивүүл гэж хэлмээр. Таны амралт гэдэг. Хаврын батлах гишүүний талаар бас хотын талаас. Батлах гишүүн хилтийн талд ажилладаг гэсэн үнэн. Тэгээд батлах гишүүн одоо юм уу тендрийн дудаас мөнгө авчаад иддэг гэсэн тэр талаар л хэлсэн байна. Би бол маш тодорхой хэлж байгаа шүү дээ. Монголын төрийг мафийн төр болгосон хүн бол Батулгаа гэж. 17 Чингэлэг спирт гэдэг бол монголчуудыг архин живүүлэх гол ажлын эхлэл болсон. Монголын шүүх хуулийн байгууллагыг мөнгөөр хөдөлгөж болдсон байна гэдгийг үзүүлсэн хамгийн анхны жишээ болсон. Тэр аливаа дөр хулгай дээрэм заллан төрөөр дамжуулж хийж болдог гэдэг хамгийн анхны бөгөөд хамгийн тодорхой жишээ болсон ийм л процессуудыг тэр хүн хийсэн шүү дээ. Та нар тэр Баянгол мах далах чихэр гэдэг одоо бидний аав ээжээс ер нь социализмаас үлдсэн цөөхөн эдийн хөрөнгийг ямар ч мөнгө төлөхгүйгээр авч чадсан хүн бол Батлага шүү дээ. Өнөөдөр 700 гаруй сая доллар төмөр зам зарчаад 1 метрч зам руу сууж байгаа бид нар шүү дээ. Тэр мөнгө хайцсан. Ийм л хүн. Энэ хүн бол ямар ч байсан Монголын төрийн төлөө ажилтгүй хүн. Монголын төрийн төлөө ажилтгүй хүн бол Монголыг хуйхайлгсан, Монголоос хулгай хийх гэсэн, Монголыг өөрийнхөө хараа нөлөөнд байлгах гэсэн тэр гадны улсуудын бодлогоор явж байгаа ийм л хүн. Ингэж л хэлээ. За сайн цаана та бүхэн дүргээ. Би болохоор нэг хувийн асуулт асуучих. Нэг форум сумын уурхайг төрөөс өнгөө аваад солонгосчууд зарцсан гэдэг тэр талаар тодорхойлсон. Тэгээд асуулт байна тийм. Энэ туран төгссөн залуучуудаа бас их орондоо хэрэгтэй чадварлаг юм бүтээж чадах тийм хүн сонгоорой гэж уриалж байна. Мөрөнгийн уурхайг хэн аваад зарцсан? Нэр хэлж чадах уу? Нэрийг хэлэхээр бас хэцүү байна уу? Тэр хулгайсан үнэн хаач гсалтанд оруулаа. Дахиж битгий сонгоо. Өнөөдөр төрөөс лиценз нэрээр ерөөсөө ямар ч үнэгүй бидний одоо үүс баялагийг өчнөө жил бидний өвдөгс бидэнд үлдээсэн юмыг өнөөдөр өдөрхгүй аваад гүлдийд зарж байгаа зөндөө нөхдөд байгаа. Тэр хүмүүсийг бид нар ерөөсөө төр рүү нэг ч алхам ойлгож болохгүй. Тэр тийм нөхөр байгаа бол тэр нөхрөө ажигсалтанд оруулаад битгий сон. Ийм л юм хэлмээр. За өөр асуулт байна уу? Одоо та нар ингэж ажиглаж байгаа би зөндөө олон телевизээр нэвтрүүлгээр хэлж байгаа. Энэ 100 харуул явдлыг зарлахаар Монголын ард түмний ихтгэл 50% сэргэнэ. Харж ихсаалтыг бүрэн зарлахаар 5 сарын 21-нд зарлахад Монголын ард түмний ихтгэл 100% сэргэнэ гэж ингэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл
олон жилийн хулгайсныг молигдуулсаар байгаа өөрөлдөл улс төрсөн итгэхэ болчихсон. Энэ нэг юм ингэж л байдیں۔ Тэгээд өөрийнхөө төлөөлөл мэдээ надад ямар хүртээлтэй биш. За янз бүрийн чаг гэдэг яг гай болчих юм надад. Тэгээд тэрүүгээрээ явж байгаа гайг энүүгээр дуулаад явах вэ гэсэн байдлаар бид тэр хүмүүсийг явуулсаар өнөөдөр хагартлаар bayдсан ийм хүмүүс болгож ингэж хойросон. Энэ хүмүүсээ одоо бид Монгол улсын өндөр төрөөс бүгдээрийн чөлөөлчихё сонгуулаар гэж л хэлээд байна. Нөгөө талаар мухта чиний найз нөхдүүд чинь яах юм бэ? Харц саалтанд орох юм уу? Одоо чиний өмнө байсан ерөнхийлөгч нар залуучдын холбооны ерөнхийлөгч нар ч одоо төр дутсан хүмүүс байгаа шүү дээ. Орох юм уу гэдэг. Бид нар орноо гэдэг. Оруулаад бид нар бас энэ хар үйл явдлынхаа сонин дээр гаргаад явуулчихсан. Одоо биднийг одоо өөр юуг нь хардах вэ гэж л одоо бас хэлмээр байна. Тэр нь одоо харж гисаад яг эцсийн байдлаар гараад зарлагдахад бол юу нэрэл тиймдэг гэмээр ерөөсөө маш гол хүмүүс дотор орноо. Маш гол хүмүүс орно. Нөгөө талаар харж гисаад хин орох уу гэдгийг намайг хэлсэн хэлээгүй та нар бүгд мэдж байгаа. Өнөөдөр аймаг дээр чинь байж байгаа дарга нар тэр даргыг тойрон өрөөж байгаа нөхдүүдийн хэнийх нь амьдрал нүдэн дээр чинь гялцаад байна, тийм ээ. Хэнийх нь машин солигдоод байна. Хэн нь орон сууцнд ороод байна, тийм ээ. Хэнийх нь хүүхэд гадаад дотоод яваад байна, тийм ээ. Энэ бүхэн бүгд манай ард түмэн дээр ил байж байгаа. Иргэдээ энэ болтол нь ажиллаагүйж өөрийгөө ингэж тордоод байгаа хүнийг л төрөөс хол байлгаа гэж ингэж хэлээд байна. Энэ хүмүүсээ та нар битгий дахиж 16 оны сонгуулиар сонгооч. Энийг сонгочих юм бол та нарын амьдрал дахь байдгаараа нөхрийн амьдрал гялцсан хэвээрээ байх юм шүү л гэж ингэж хэлээд байна. Ийм л зүйлийг бид нар ойлгуулж одоо энэ хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг хийж байгаа шүү. Тэрнээс бид нар хэнийг хохирох гэж, хэнийг муучлах гэж, бас дээр нь Монголыг талцуулах гэж ингэж хийж байгаа ерөөсөө ийм ажил биш. Энэ бол Монголоо авах гэсэн, төрөө төршиг нь болох гэсэн, түмэн орноо бүгднгийн нэг нуруугийн тэнэлэх гэсэн ийм л ажил. Тийм учраас өнөөдөр Монголын ард түмний дэмжлэгийг авч, Монголын олон сайхан залуучуудын одоо нуруунд дээр үүрэгдэж явж байгаа ийм л ажил. Монголын залуучуудад бол зориг байна, зүрх байна. Монголын залуучууд бол сэтгэл итгэлээрээ нэгдэж чадчихэв. Монголын залуучууд бүх намыг цэвэрлэхийн төлөө өнөөдөр ханцуу сумнан цотгож байна. Намуудыг бид нар бүгдийг цэвэрлж чадах юм бол бид нар төрөө цэвэрлэн. Ингээ 2016 оны 6 сарын 29-ний өдөр сонгуульд болдгоороо болно. Энэ сонгуульд харин та нар бүгд нэг 9-9 найзаа заавал дагуулж ингэж очиж оролцох хэрэгтэй. Өнөөдөр өөрсдөө их оронч гэж ярьдаг. Би Монголоороо багтдаг гэж ярьдаг. Би Чингис хаанаараа багтдаг гэж ярьдаг. Хүн бүхэн их орончоо багтж өнөөдөр сонгуульд оролцох ийм шаардлага байна. Та нар л их орноо бодохгүй бол хулгайчнаар энэ улсыг чинь зараад дуслаа шүү. Ийм зүйлийг Монголын залуучдын холбоо нийт ард иргэдтэй хэлж уриалж байгаа юм шүү. Ухаан за та бүдний асуулт дууссан учраас би хоёрхан асуулт асуугаад тэгээд төлөө уулзалтаа өндөрлөё гэж бодож байна. Би Монгол хүн аргалын утаар үргэлсэн малчныг иртүүлсэн би гэдэг явдаг шээ. Тэгвэл бид нар Монгол гэдэг үг яг үгсэн үг юм бэ гэдгийг юу мэддэм үү гэж. За мэдж байгаа юм гараа. Монголч Монгол шүү дээ гэж мэддэг юм. За Монгол гэдгээр нэг хэвээр яг мэдж байгаа юм байна. За
манай усын ард түмэн мэдэхгүй байна. За тэр хойно зөвхтэй залуу. Хэлээрэй. Хэл шууд. Гүр. Залуу хүн байж юу удаа юм. За, бас нэг зөв гаргалаа. Зөв. За, санааг чи ойлгож байна. Би бол яг Монгол гэсэн үг яг юу гэсэн үг юм? Монгол гэдэг үг нүүдэлчин гэсэн үг бай гэж байна. За, гих мэтлэнгээр ингээд танхимаас залуучуудаар суугаад ахтаа 35 гаруй янз бүрийн юм хэлдэг юм аа. 35 гаруй янз бүрийн юм хэлдэг. Өөрөөр өнөөдөр бид нар Монгол гэж юу гэсэн үггүй гэдгээ мэдхээ болтлоо тархин турсан ийм л монголчууд болчиход байж байгаа. Энийг өөрөөр тархин тураах асуудлыг сүүлийн 400 жил гадны улс гүрнүүд бидэнд дээр бодлого хэрэгжүүлж хийсэн юм аа. Бид нар Монгол гэдэг нэрээ хүйдээ тайлбарлах чадлаггүй ийм тархины тураахтай хүмүүс болсон байна. Бүгд зөвшөөрч байна уу? Зөвшөөрч байгаа нь гараа ор. Баруун гараа ор. Бүгд тархины тураахтай болжээ. За. Дараагийн асуулт. Чингис хаан гэдэг ч одоо дэлхийн талыг эзэлсэн бидний их эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан гэдэг. Чингис гэж юу гэсэн үг? За, тайлбар хэлэх юм байна. Зөвхөн гараа ор. Чингис. 왜 мэдэж гэнэ үү? Ихтэй мэдхгүй байгаа муугийг ч харуулах гэдэг юм даа. За бүгдээрээ мэдхгүй байгаа юм байна. Бүгдээрээ муу авах. За тэгэхээр ийм байна залуучуудаа. Монгол гэдэг нь ерөөсөө төр ёс бий болгодог иргэн иргэнний хоорондын харилцаа. Иргэн нийгмийн харилцаанд оролцох харилцаа. Дээр нь төр иргэний хоорондын одоо харилцааг зохицуулсан нийгмийн харилцааны гэрээ төрж гарсан тэр алтан дээр үнний аюулгүй гэдэг одоо судрын гол одоо онлын хорангуй нь Монгол гэсэн үг байна. Одоо яахан зөв энэ чинь бүр довдолж самсаа шархиж сонсгоос аргагүй юм зүйл. Энэ онол байдаг учраас монголчууд дэлхийн талыг эзэлсэн эзэлт гүрнийг бид нар байгуулж чадсан байна. Энэ онол байсан учраас бид нар арчлал буюу шудраг ёсыг бид нар айл 13 дугаар зуунд тогтоогоод тэрийгэ хэрэгжүүлж мөрдөж чаддаг байсан байна. Энэ онол байсан учраас бид нар монголчууд өнөөдрийн хүртэл мөнх оршиж ингэж чадж байна. Ийм том гүрнүүдийн дунд ийм агуу уудам газар нутгийн хадгалж авч үлдэж бид нар явж чаддсан байна. Энийг манай Монголын алтан хайрцагны онол гэж хэлдэг. Алтан хайрцагны бодлого гэж хэлдэг. Гэвч өнөөдөр бид нар хар хайрцагны бодлого гэдэг хар хайрцагны бодлого нь яг юу юм гэхээр хэлж чаддаг нэг ч улс төрчгүй болсон ийм цаг үед бид нар ажил төрж байна. Өнөөдөр хар жагсаалтаар чинь тэртээ нэг муун ингээд зайлуулагдах юм байна. Цагаан жагсаалтаар чи орсон хүмүүс хулгайч болохгүй байхын баталгаа нь юу юм бэ гэж ингэж асууж байгаа. Баталгаа нь энэ Монгол онол юм аа. Баталгаа нь энэ Монгол онол юм. Нөгөө талаар энэ Монгол онолын хамгийн чухал өөрөөр хэлбэл алтан зарчим байна. Тэр нь бие биенээ хамтаар хариуцаж боловсруулах энэ зарчим. Ямар зарчим байдг вэ гэхээр маш энгийн зарчим. Бусдын буруу надаас урддаг, хохирлон нэргээд намайг хорлдог гэдэг ийм зарчим байна. Энэ бол одоо багш шавийн дээр нь одоо ах дүүгийн тийм ээ дээр нь андуудын хоорондоо байдаг ийм зарчим. Найз чинь анд чинь юм уу? Эсвэл одоо дүү чинь ах чинь эсвэл хэн нэг юм. Мэдхгүйгээсээ болоод алдах юм бол алдааны хохирлын чи ч гэсэн хамтаараа харилцаж шүү гэж ингэж хэлж байгаа. Чи өчнөө сайхан боловсролтой ганцаараа мундаг байж болно. Гадаад дотоод яваад ирсэн байж болно. Гэхдээ чиний хариуцж байгаа хүмүүс эсвэл чамайг хариуцж байгаа хүмүүс чиний тэр боловсролыг өөртөө хэрэгж мэдгүй, өөртөө хэрэгж чадахгүй байх юм бол чиний боловсролууд хэн ч хэрэггүй хогшгүй гэж ингэж хэлээд байгаа.
Ингэж монголчууд өөрөөр хэлбэл их Монгол улсаа байгуулсан байна. Хамтаараа хариуцсан байна. Хавцаартаа хааны төвшний хэмжээний боловсролтой болгосон байна. Чингис гэдэг энэ зүйлүүд боловсролын зэрэг юм аа. Боловсролын хамгийн өндөр зэрэг юм аа гэж хэлмээр байгаамаа. Тийм учраас өөрөөр хэлбэл бид нэр арвтуудаа байгуулаад, зуутуудаа байгуулаад, мянгатаа байгуулаад би бүгд биенээ хариуцаж өөрөө өөрсдийнхөө үн цэнийг бусдаа өөрөөр хэлбэл харилцаанд орж жинхэнэ шижир алт болгож ингэж байж Монгол хөгжих юм байна. Ингэж байж л бид нэг сайхан амьдрах юм байна гэж ингэж л хэлж байгаа. Энэ бүх онол ном бидний гарт ирсэн учраас энэ бүх онол ном өвдөдсөн хизээч алдахгүй байх бүх оршин амьдрах энэ онол бидний гарт ирсэн учраас бид цагаан жагсаалтанд орсон хүмүүсийг хулгайч болохгүй байх тэр л ажлыг зохион байгуулж байгаамаа. Ийм зүйлийг бид нар хэлж байгаа. Тийм учраас Чингис гэдэг бол боловсролын зэрэг юм шүү. Боловсролын хамгийн дээд зэрэг юм шүү. Хамгийн боловсролтой үнэ бид нар хаан болгодог байжээ. Тодорхой асуу. Бидний орилоод чи микрофоноор ирж асуу. Чи ийм хариуцлагагүй байвал сонголтч гэсэн хариуцлагагүй байна. Энд ирж байгаа асуу. Бусдыгаа үндэл. Наашир энэ дээр асууч. Дүүрээ дуугаад байгаа юм уу? Яагаад вэ? Босоод ир чи хэлгүй юм уу? Ийм байдлаас болж монголчууд хөгжихгүй байна. Асууваар юм ба зөрөгтэй. Гарч ирээд асуу. Ганц л гаргалаа хэлж байгаа. Хулгайч хүмүүсээ сонгуулаар битгий сонг. Тэгэл болоо. Санагойш. Түүнээс зөндөө хулгайч нэрлэлээ штэ. Тэр 5 сарын 21-нд бүх хулгайч нарын нэрсийн жагсаалт ингээд цуураар гарнаа. Тэнд орсон хүмүүсийг битгий сонгоо. Чи хэрв тэрийг хэлж байгаа мэдээгүй 9 найзтай очиж хэлээ. Энийг л бид нар хэлээд байгаа. Энэ бидний өөрөөр хэлбэл хийх ёстой ажил юм шүү гэж. Дээр би нэг их сонин жишээ дээр телевизээр ярьсан дараа нь хүмүүс нэрээ тийм шүү гэж над руу их мессеж утсаар ярьж байна. Тэр жишээ нь ерөнхий боловсролын сургууль байна шүү дээ. Одоо хуульчнаар бол 10 жилийн сургуулийн нэг охин жирэмслэхэд тухайн одоо Орион дүүргийн боловсролын хэлцээний дараа ажлаасаа босуулаад дахиж хизээш тэр ажил дээр тавьддаггүй. Тийм хариуцлагатай байсан. Өөрөөр хүн хүнээ хариуцдаг байсан байхгүй. Хүн хүнээ хариуцдаг. Өөрөөр алдаа хийхээс нь ямар нэг төв утгаас нь өртөж бид нар хамгаалдаг байсан. Тэгэхээр 13 дугаар зууны үед их Монгол улсын үед бол хүнийг ерөөсө хүнээр л үлддэг байсан байна. Чи 10-тад хариуцагдаа. 10-тад ороо. 10-тад орох юм бол чи 9 хүний үнэтэй хүн болно. Чиний хийсэн гавья 9 хүний гавья болно. Чиний хийсэн алдаа 9 хүний ял болно гэж юм. Маш тодорхой хүмүүсээ бүгднийг 10-д хураалсан байсан. 10-д ахаа 1394 шинжиж сонгодог байсан. Тэгтэл өнөөдөр бид нар улсын хурлын гишүүн төрийн жаваа атгахж байгаа хүнийг хичнээн шинжээр сонгож байгаа байлээ. Байхгүй шүү. Юу ч байхгүй. Хажууд нь хурдан морой бүр хичнээн шинжээр шинждэг. Тэгтэл өнөөдөр хамгийн хариуцлагатай ажил хийж байгаа төрийн түвшиндээ бид нэр шинжиж мэдхээ болчихсон. Ийм л цаг бид нар өнөөдөр амьдарч байна. Тэгэхээр бид нар онолгүй явгчийн зовлон үндсэндээ бид нар сүүлийн 400 жил амсж байна. Одоо энэ зовлонгоос бид нар энэ удаагийн өөрөөр хэлбэл энэ жилээс эхэлж бид нар салах ажлыг хамтдаа хийх нэ.